Үүнийг зөвхөн тухайн кадрын хөгжмийг хасаад үзэх хангалттай ойлгох юм аа. Энэ талаар хамгийн ихний тодорхой жишээн дээр Цэгмдийн Насраж аваа кино зориулсан хөгжмийн бүтээлээс цөөн эдэн зүйл дээр ажиллаж хийж тэдгээрээс сурталчлах түгээн дэлгэрүүлэх судалгааны эргэлтэнд оруулахад бичвэрийн ажлын гол зорилго нь орж байгаа юм аа. Судалгааны арга зүй шинжлэх ухааны бүхэл салбарууд өөрийн түүхэн хөгжлийн явцдаа судалгааны олон арга хэлбэрүүдийг хэрэгжилж ирсэн. Харин би энэ дээр болохоор хөгжмийн киноны салшгүй нэгэн хэсэг болохыг зарим жишээ баримтан дээр тулгуурлан хөгжмийн дуурсал өгүүлэх түүний илэрхийлэл болж байгааг харьцуулах болон нэгтгэх аргыг хэрэглэсэн болно. За ингээд бичвэрийн ажлын маань шинэлэг тал нь хөгжмийн зохиолч удирдаа Цэгмдийн Насраж аваа кино зориулсан хөгжмийн талаар хөндөж байгаа явдал болж байгаамаа. Судалгааны хэрэглэгдэхүүн нь сонгоо авсан сэдвээ хүрээнд судалгаа хийхдээ Монголын киноны өвөг түүх Насраж аваа хөгжмийн бичсэн кино, түүний бичсэн ном, хэвлэл, нэвтрхий тойл бичиг, кино бичлэг зэргийг их хэрэглэгдэхүүн болгоно гэж хэлсэн. За ингээд бичвэрийн ажлын маань бүтцэн 2 бүлэгтэй 4 зүйлтэй байгаа. Тэгээд дүнэлт ном зүй хасал гэсэн 40 сууцтай сурдж байгаа. Нэгдүгээр бүлэгт бол Монгол киноны хөгжил болон Цэгмдийн Насраж аваа намтар уран бүтээл гэсэн дэд гарчгийн доор 2 хэсэгт хуваасан. Нэгдүгээр хэсэгт болохоор Монгол киноны түүхийг сурвалж буюу хөгжлийн товч түүх гэж нэгдүгээр хэсэгтээ бичсэн. Хоёрдугаар хэсгээ Цэгмдийн Насраж аваа амьдрал уран бүтээл гэж нэрлэсэн. Ингээд цаашаа хоёрдугаар бүлгийн маань дэд гарчгийн Цэгмдийн Насраж аваа кинонд зориулсан хөгжмийн бүтээл хийсэн ажиглал гэсэн бас үндсэн гарчигтай байгаа. Хоёрын нэгдүгээр хэсэг нь Цэгмдийн Насраж аваа амьдрал уран бүтээл кино урлагтай холбоотой болох гэсэн гарчигтай. Хоёрын хоёрдугаар хэсэг маань Цэгмдийн Насраж аваа киноны хөгжимд хийсэн ажиглалтууд гэсэн үүндээ болохоор яг 3 тодорхой уран бүтээлийг нь авч ашигласан байгаамаа. За ингээ хоёрын хоёрдугаар хэсэг маань миний хоёрдугаар бүлэг маань миний бичвэрийн ажлын гол хэсэг болж байгаа. Энэ нь нөгөө Цэгмдийн Насраж аваа кино зориулсан хөгжмийн уран бүтээл хийсэн ажиглалт юм аа. За тэгээд нэгдүгээр хэсгийн цаашаа хоёроо шууд яриад явчихгүй. За хоёрын хоёрдугаар бүлэг маань Цэгмдийн Насраж аваа кино зориулсан хөгжмөнд хийсэн ажиглалт гэж нэрлэсэн. Насраж аваа хөгжмийн бичсэн киноноос 1958 онд анх кино зориулсан бичсэн 3 найз кино, 1962 онд хийгдсэн Түмний нэг гэсэн кинонууд байгаа. 1970-аас 73 онд цувралаар бүтээгдсэн Тунгалаг тамир гэсэн энэхүү 3 киног авч үзсэн байгаа. Энэхүү 3 киноны хөгжмийн давтагдсан болон үйл явдлыг дагсан, дагуулсан, зөвгөнсөн, тодтгосон гэсэн хэсгүүдийг өөр хооронд нь харьцуулах маягаар хөгжмийн зохиолчийн өөрийнх нь хөдөлмөрч өөртөө итгэлтэй жинхэнэ агуу уран бүтээлч юм аа гэдгийг хэлхийг хүссэн юм аа. Ингэхдээ энэ киноны хөгжмөнтэй хэсгүүдийг ашигласан. Цэгмдийн Насраж аваа кинонд хийсэн кино зориулсан бичсэн бүтээлүүдийг нь ажиглахад хэд хэдэн онцлог зүйл байна. Энд болохоор нэгдүгээр Монгол ардын дуунаас сэдв авах буюу тэдгээрийн давтамжтайгаар дүр үйл явдлын онцлог хэсгүүдийг тодтогсон байна. Хоёрдугаар болохоор өөрийн зохиолсон сэдв аялгаугаар бүтээлийнхээ дүрийн дотоод сэтгэлгээ, үйл явдлын уртгар, өрнөл, тайлал зэргийг үзэгчдэд ойлгомжтой хүргэж чадсан. Гуравдугаарт найруулагч, зохиолч, оператор, зураач болон жүжигчдийн хүсэл зорилгыг хөгжмийн хэлээр нэтгэж дүр болон үйл явдлын утга санааг нэгэн цул болгон нэгтгэсэн зэргийг нь анхаарч үзэж болно. За ингээд эхний кино Тунгалаг тамир кино байгаамаа. За 1971 онд дэлгэцэн гарсан 20-р зууны шилдэг романаар бүтээгдсэн энэ кино Уртын дууж Хуур Лэмби гişлэнгээр эхэлдэг энэ дуу. Энэ бол нөгөө Архангай аймгийнхны өмч гэж хийж болох Тунгалаг тамир гэдэг ардын уртын дуу байгаа юм. Хөгжмийн зохиолч энэ дууг сонгосон хэд хэдэн онцлог шалтгаан байсан гэж хийж болно. Учир нь хөгжмийн зохиолч маань нэгдүгээр Архангай аймгийн хүн, хоёрдугаарт тэр тусмаа хоёрдугаар өөрийн төрсөн нутаг ямар ч уран бүтээлчд өөрийн төрсөн нутаг хамгийн нандин эрхэм зүйл олдог. Тэдгээрийн дунд тэр тусмаа нөгөө нутгийн ардын дуунууд нь тухайн уран бүтээлчийн сэтгэлд маш ойр тусдаг байгаа. Тэгээ үүний нэгэн илэрлэл нь энэ дуу 1920-ад оны Монголын амьдралын хөдөөгийн жирийн амьдралын дүр зургийг илэрхийлэх гэсэн зохиолч найруулагчийн хүсэл сонирхолтой нийцсэн энэ дуу киноны 2-3 хэсэгт
муу байдалд давтагдаж явдаг. Эхний хэсэгт одоо энэ Монголоор тамир кино олигдсон ярилцсан хэлэхэд хичээлдэг. үеийн үеэс тамирын хүнсийг түүхний хүний зовлон жаргал үргэлжлүүлж харин киноны дунд хэсэгт дахиад сонсмоор байна. Харин киноны дунд хэсэгт овчингийн түрээний томчууд өргөцсөн байдаг. би 6 хар цэгийг байж ороод бүгдийг шатаж томчууд өргөцсөн байдаг. Тэгээд энд итгэл эрдэнэ нарч гэсэн ирсэн байдаг. Тэгээд энд гэрэл анх эрдэнэ харцаараа сэтгэлээ илэрхийлдэг бөгөөд энэ нь нөгөө түүний дуулахыг дахин сонсох хүсэлтэй байгаагаар илэрдэг. Хариулт нь болохоор эрдэнэ түлэг тамир дууг дуулдаа. Ингэснээр нөгөө дээдсийн хооронд болж байгаа зөрчилдөөний уртын дууны зөөлөн аялганд ор зөөлрүүлэхийн зэрэгцээ сэтгэлийн дарамтанд байдаг гэрлийн дотоод ертөнцид ирээдүйдээ итгэлтэй байх галыг ноцоож байгаа давхар үйлдэлийг маш энгийнээр тодтолцож өгсөн байна. Энэ дор хэсэгтээ болохоор за түлэг тамираас авсан гол дуу маань гэх юм бол за өөр нэгэн жишээ гэх юм бол уг кинонд авч хэрэгэлсэн наадын дуу бол Эрдэнэ засгийн унаг гэсэн энэ дуу байгаа юм. Хөгжмийн зохиолч энэ дууг зохиолын гол Батар Цагур төмрийн дүр болоод үйлдэлийг тодорхойлох хэрэгцээд болгосон байдаг. Нийгмийн зөрчилдөөний нэгэн тод илэрлэл нь тухайн үеийн шилийн сайн ирчүүд байсан. Тэдний үйлдэл нэг талаас харах юм бол шууд хууль бус боловч нөгөө талаасаа ядарч зовсон эгэл ардуудад туслах гэсэн нэгэн санаан дор мэт боловч зорилго нь санаан дор одоо нийлдэг. Эрдэнэ засгийн унаг бол түүхэн бодит үйл явдлаас сэтгүүлэгдсэн Засаг хаан аймгийн Цахиур хэмээх төмөр зориулсан ард түмэн өөрсдөө зохиосон дуу юм аа. Романы зохиолч энэ дүрээр тухайн цаг үеийн нийгмийн бурангуй амьдралын эсрэг зогсож байсан олон сайхан аавын хөвгүүдийг Цахиур төмрийн дүрээр дүрсэлж гаргасан байдаг. Тиймээс өнөөдөр киног үзэх хинтэд ч гэсэн одоо энэ бичвэрийн ажлын үйлдэл дараах үйлдэлд хүрсэн байгаа. Нэгдүгээр Цэгмдийн Насраж авийн кинонд зориулсан уран бүтээл нь зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхол төдийгүй мэргэжлийн уран бүтээлчийн дэлгэцийн бүтээлд өөрийгөө сорьсон томоохон үзүүлэлтийн нэг нь байжээ гэж үзэж болно. Мөн хөгжмийн зохиолчийн дүр болоод үйл явдлын хоорондын холбоог маш гэрхэн ажиглаж, зохиолч, найруулагч уран бүтээлчдийн хүсэл сонирхлыг уран бүтээлийнхээ тэргуун зорилго болгож, өөрийн зүгээс хөгжмийн шин эгчлэнгээр дурслаар бүтээлийнхээ утга санааг бүрэн төгс илэрхийлэхэд анхаарч ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл кино зориулсан хөгжмүүд нь сэдв аялгауны хувьд өөр хоорондоо адилгүй боловч дүрийн болон үйл явдлын дотоод мөн чанарыг илэрхийлэх арга барил нь байнга боловсронгүй болж ирсэн байгаа нь уран бүтээлч Монголын хөгжмийн урлагт өрөндийн бичлэг дурслын шин арга барил зохистой тогтсныг тодорхойлох үндсэн болсон байдаг. Дөрөвдүгээр гэх юм бол Цэгмдийн Насраж авийн киноны дүр илэрхийлэх арга нь уламжлалт ардын урын саналтай нэгт холбоотой явж ирсэн. Тэгээд эцэст нь болохоор Цэгмдийн Насраж авийн кинонд зориулсан хөгжмийн бүтээлүүд нь зөвхөн түүний төдийгүй Монголын киноны хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж чадсан гэсэн таван өгүүлбэр хүрсэн. Хөгжмийн шинжилгээний удирдах тогтолцоо Ганбаатар багш. Сайн энэ туяа гэж сургууль түүнийг өндөр зэрэглэлтэй дуулаач юм хэлсэн байна. Энэ тань зүрэ ажил канонын өгсөн байна. Чамяагаад энэ сонгож авсныг бодоо би тайлбарлаж үнэхээр би тухай юм байна. Ийм санаач. Канонын хөгжмийг үзсаар надад канонын хөгжмийн судалгааг өөрөөс учраас энэ санал үзэж бичвэрийн ажлыг өнөөдөр хийх болсон юм аа. Яа бүтэц болоод дотор нь өгдөг байгаа үйлдэлтний тухай хойдон сая таа. Ярьлаа. Тэгэхээр энд байгаа бүлэг тус хурлын зүйл тус хурлын өгүүлэгдэж байгаа зүйлүүд нь нэгэн дор тагилагдаад байгаа юм уу чирмэнд байна.
бүгдээр хамсгаж өгдөрэй гэж буугаад. Төв хүнээс нь нэг хүлээд